За, уран бүтээл өндөр. Уран бүтээл өндөр. Сайхан нэвтрүүлэг хөтлөөл. Сайхан нэвтрүүлгээ уншаад. Би сонсоод байгаа сайхан. Радиодоо. Сайхан. Дахиад за дахиад. Шот өөрөө чоках бимбалч нэг жижигтэй биш. Би чоках түрүү аваад өөрийнхөө дайлан хийгээд даах тэгээд өөртөө өгöd. Би өөрөө яад болдгоо. Би аваад дайлан даад хийх болоогүй шүү. Тэр ясаа адилхан байна тий. Найзуудын рефлекс оолч байна. Яа тэнэг спаркатканы харч. Гоё ярьчлаа харин хоёрыг их гоё ярьчлаа. Намрын тэргүүн сарын шөнийн 8 буюу 8 дугаар сарын 26-нд 15 цагаас Бурхан урлаач Ухаан заягийн цаглашгүй гэрэлт төвөөс жилүүр улам жил болгон зохион байгуулдаг бомбны их тахилга болно. 8 сарын 26-нд болох бомбны их тахилганд сүсгэн олон таав гэдэг орж байна. Мөн 8 дугаар сарын 27-нд 19 цагаас Лусын ээл ба хорлол 11 дахь удаагийн номын лекц болно. 8 сарын 27-нд болох Лусын ээл ба хорлол хэмээх миний номын лекцэнд эрхэм сүсгэн олон таав гэдэг морилон саатахыг урьж байна. Лекц UB Pulse-ийн концертын их танхимд 8 дугаар сарын 26, 27-нд. Бид цаглашгүй гэрэл төвийн тэргүүн бурхан бүтээгч, бурхан урлаач Ухаан заяатай уулзаад энэ дугуйнд орж ирээд сууж байна. Буян номын ажил ариун бүтээл хэр зэрэг байна. Ариун сайхан байна да. Сайхан ургац ариун л байна. Бурхан их бүтээж байна. Зөндөө сайхан бүтээж байна да. Таны уран бүтээл өндөр үү? Өндөр байна. Хичээлээ заагаал тэгэл одоо энэ тэнд баримт киноныхаа тайлбарыг уншаал, нэвтрүүлгийн тайлбар уншаал явж байна да. Миний ээлжид лекц болох гээд тэгээд та гуравтайгаа сайхан ярьж хөөрөлдөө. Энэ номын хуримынхаа талаар бас нийт Монгол түм болондоо нэвтрүүлэг хүргэе зорьсон байгаа. Тэгээ урилга хүлээж аваад ирсэнд маш баярлалаа. За, баярлалаа. Би ч одоо Ухаан заяагийнхаа нэг удаагийн лекцийг хөтлөхт бас завшаан тохиос чинь бас орж сууж үзсэн шүү дээ. Оо тийм үү? Оо за. UB Pulse дурж исэн, Яармгийн бүхий ордонд бас болж исэн тийм. Оцсон их сайхан болдог. Тэгээд Ухаан заяа маань Лусын тахилгын тухай сайхан лекц хийх гэж байгаа юм байна. Энэ маань одоо 12 дахь удаагийн томоохон лекц маань болж байна Монгол. Сэдв бол давхцахгүйгээр. Одоо Хэмар 13 гэдэг Хэмар лундаа гэж үеийн, Ханийн тэнгэр үрийн буян гэж үеийн, тэгээ зүүд нойр гэж үеийн. Монгол хүн болгонд өөрт нэгэд хэрэгтэй ухаараад авчих юм бол одоо их алдаа баг байх, зөв амьдрах, зөв ухааралтай байх тухайд энэ сэдвүүдийг хөндөж ярьж байгаа юм л да. Тэгэхээр энэ удаагийнх бол Лусын ээл ба хорлол гэж. Лусын ээл эвэлийг яаж авах хүртэх мөн биднээсийн одоо Лусын хорлолд бас яаж өртөөд байна, юу үлдсэсэг гэдэг сэдвэр та ч гэсэн би ч гэсэн багадаа биднээс эмээ өвөнөөсөө Лус гээл одоо Лусын тухай үлгэр домог зөндөөл нэг сонин зүйл сонсч байсан. Нэг үлгэр домгийн юм сонсогдоод байдаг. Тэгээд тэр маань одоо тэр цагтаа ингээд дууссан юм уу гэтэл өнөө хүртэл биднээсээ зэрэгцэн оршоо байж л байгаа. Одоо намаа жоохон байхад энэ Аранхай аймгийн 900 сумын Ихэрэний тасархай гэж газар байдаг. Тэнд ээжтэйгээ би нэг амраад ингэж байжсэн чинь гэв гинтэг нөө оройхон нар жарга хараа болоогүй юм аа. Тэгсэн чи ээж минь энэ луу унжиж гэн гэл тэгдэг юм. Халиа гараа дээр хараад ингээл. Тэгээ биднээс хүүхдүүдгүйгээл гарсан үнэхээр энэ баруун талд үнэхээр нэг юм унжиж байгаа, амтан унжиж байгаа юм шиг нэ. Харваа юм харагдахгүй юу? Тэгэл ой энэ одоо луу гэж одоо ямар юм бэ гэм бол одоо Лус гэдгийг маань луугаад төсөөлөд байгаа шүү дээ. Тэгэл бодож исэн чинь ерөөсөө гэл дорвгүй юу ерөөсөө тэ цахилгаан захаал ерөөсөө ширүүн одоо бороо шаагчдаг. За тэр Лус орж байгаа. Лус хэлгэнж байна гэл. Ингэ ярьдгий байна. Тэгжил би энэ Лусын тухай, лууны тухай анх хийжсэн сонсч ирсэн юм аа. Тэгээ өөрөөс нь хамгийн гол асуух юм маань Лусын хорлол гэж бас нэг юм байна. Тэгээ Лусын хорлолыг одоо дарах, буцаах одоо ямар дом эрдэм байдаг юм одоо. Энэ тухай бас манай энэ үзэгчид бас нэг тайлбарлал сайн юм байх байх гэж байна. За тэгье. Ер нь Монгол түмнийг одоо ямар нэгэн одоо шоунд биш, ямар нэгэн одоо зүгээр нэг цэнгүүнд биш. Номын хуримд, номон дурайлан дуудах бидний эцэг өвгдөөс улбаарж өгсөн нарийн нууц өвдөс номуудыг дэлгэж тэрийг бид дамжуулж байгаа.
одоо Чингис хаан гэл хийр хэлээдэг биднээс өөр архин дээр хүртэл Чингис хаанаа нэрлэж ингэж ууж дуусгаж ингэх хүртлээ хийрхэж ирсэн. Хийрхэхтэй гол нь биш мэдээж биднээс тэр агуу дээдсүүдийнхаа бидэнд юу үлдээсэн тэр ухаарлууд нь номуудын сургаалуудын амьдрал ахуйдаа хэрэгжүүлэх өөртөө хэвшүүлэх ингэж авах нь чухал. Үүнтэй адилхан номын их мэрэгдүүд байдаг. Номт мэрэгдүүдийн биднээс өвлүүлж үлдээсэн маш нарийн өвдөс номнууд байдаг. Биднээс бүр ус агаар шиг хэрэгтэй тийм ховор сургаал өвдөс ном гэдэгт үлдээсэн байдаг. Гэвч дандаа тэд нь одоо төвд хэл дээр, хуучин монгол дээр, санскрит хэл дээр байдаг учраас биднээс бүгд ингээ аваад унших боломжгүй. Уншсан ч ойлгоход бас бэрхтээ. Заавал хөтлүүлж л ойлгодог. Одоо би ингээ шашин судлаач, буддийн гүхэн судлаач болоод энэ юм гүнзгий судлаад ингээ явж байхад бол лус гэдэг зүйл бол ерөөсөө маш чухал сэдв юм байна. Энийг ярихаасаар аргагүй байна. Тэгээ Монгол нийт хүн ерөнхийдөө бол мэднэ. Сонссон. За лус гэж байдаг шүү. Гол усын бузар тав. Лусын одоо хорлол гэж байдаг шүү гэд. Яг лус маань ямар чанар гэж байгаа бох. Лусад одоо зөв хандвал тэр ариун чанар бидэнд оршиж байгаа шүү дээ. Тэрэн дээр би лекцийн нэрийг лусын ээл гэдэг. Ээл ивэл. Биднээс байгаль усаа бузартаахгүй одоо гол юм нь лусын хорлно гэхэд одоо отгохч юу юм бэ? Заавал ус юм уу модонд очоор мод хуглаа те. Ингэснээр энэ бол бүр илэрхий хорлол мөн. Үнгүүл мөн. Үүнээс гадна бас лусын хорлол гэр орондоо хэрүүл уруул хийх. Одоо хараал ерөөл хийх. Энэ маань лусыг одоо бас хамгийн төгшруулдаг юм байна гэж. Тэгэхээр би нийт монголчуудаас лекцээрээ дамжуулаад хэрүүл хараалыг болио. Энэ маань бас лусыг төгшруулдаг юм байна. Тэгэхээр лусын одоо янз бүрийн муу юмыг дэлгэрүүлдэг гол юмд бас энэ хил ам хараал тангарагд оройтох гэдэг юмнууд ордог. Энийг л хийж бас би үзээд байгаа. Чимээр юм байна шүү. Тийм. Ерөнхийдөө биднээс бол альва нэг мэдлэгийн талаа нэг өнгөцгөн нэг тийм одоо энэ тэндээ сонссон, энэ тэндээ сургаар дуулсан нэг тийм ирээвэр хураавар мэдлэгтэй байгаад байгаа. Монгол нутаг гэдэг нь өөрөө их онгон дагшин одоо лус савдгын дошгон, газрын эзлүүдийн дошгон, одоо бурхнаас заяасан гайхамшигтай юм онгон дагшин байгаль багхгүй. Эцэг өвгдөөс бол ямар хайрлаж уул усаа амьд мэд хайрлаж овоогоо тахиж одоо сүйтэй шанхын хүртэл одоо цагааны бузар, махны шүүс тусаахыг улааны бузар, булгийн ихэнд битгий танаас хог шороо хаяараа гэж цээрлж ирсэн улмс онгон дагш нараа биднээс өвлөгдөж ирсэн боловч манайхан бол одоо ерөөсөө нэг одоо өлссөн хангасан ус руу орж хослох гал бүр ингээд л дайрж байна. Бидний өвдөөс бол бас энэ газрын доорч нь одоо аалта, зэс, гуйл одоо 9 шидийн тэр хор металлууд бол газрын гагнаас гэж ярьдаг л шүү дээ. Бидний одоо хүүхэд байхад л газар ухаж төнхөж болохгүй, чулууг хийн хөдөлгөж болохгүй, мод хугалж болохгүй. Энэ ч дандаа л их байглаа хайрлж хамгаалсан бид нар их байгалийн л бүтээгдэхүүн. Тэгээд одоо энэ лус гэдэг юмны хорлол яаж хүнд тусдаг вэ гэд бид нар ингээл зүгээр нэг хий сэтгхүүгээр ингээд бодоод нэг өнгөрөх биш. Ерөөсөө үг үйлдэл бол дээрээ өөрийгөө хянаж явах хэрэгтэй юм болов уу гэж би бодож явдیں۔ Тун зүйтэй би бас санал нэг байна. Хуучууд ярихтаа бол газар дороогаа эрдэнэс баялаг бол усын баялаг гэж үздэг. Тэгээ манайхан ч одоо энэ уурхай муурхай гээл одоо энэ алт толборлол одоо газрын ашигт малтмалыг одоо өөрийн ашиглаад л одоо ингээд гаргаж ирээд байна шүү дээ. Ашиглах нь бол зөв. Байгалийн баялагийг хүн төрөлхөд биднээс зүү зохистой хэмжээгээр ашиглаад амьдрал ахуйдаа хэрэглэх нь бол зөв. Хит их шунаж зөвхөн одоо шунлын сэдэлтэй одоо дивэрч дөрөөлөгдөж одоо ихээр нь цөлмөж нэрвэж одоо хамаг үүцээ барж дуусгах гэдэг шүү дээ. Тэгэхээр хойч үе маань одоо юуг идэж юуг хэрэглэж одоо хойч үедээ биднээс юу үлдээх. Зөв хооцсон ухцсан хөндийн нөхнүүд үлдээх юм уу? Америкийн улс гэхэж одоо ер нь газрын дөрөх баялаг ерөөс ашигладаг. Дандаа газар шүү дээ. Тэр өөр одоо тэр бусад орнуудын имийг л авч ашиглаад юм гэж байна. Тэгэхээр ухаантай гүрний удирдагч одоо улс төрч тийм байт юм байна. Өөрийн үүцийг бол ерөөсөө ингээд одоо нам дарж дараач юм уюудад олон уюудад зуунуудад ашиглана гэд. Тэгээ гаднаас ингээд баялагууд авдаг юм уу юм шиг. Тэгэхээр энэний заах зүгээр эд баялагийг авч болно. Хинд бол байгаль цөлмөгдөд дуусна. За үүнээс гадна нэг аюул байна. Нэг аюул байна. Хүн төрөлхтөнд хэрэгтэй зүйл бол газар дээрээ байна. Хүнд бол нэг хэрэггүй зүйл нь бол газрын гүндээ нууцлагдчих. Тэр бол гарч ирүүл болж байгаа дими гэсэн. Тэгэхээр энэтэй чи холбогдол усан хорлог гэж юмч гарч ирж байна. Яг зүйтэй. Тэгээ ингэнгүүт тэр газрын гүнд байгаа юмыг ил гаргаж ирснээрээ тэр лусын айхтар нян өвчин газар дор байгаа юмыг бүгдийн дээш нэр гаргаж ирж байгаа. Тэгснээрээ одоо их айхтар тахал хижиг өвчин одоо лусын уйман өвчин ханиад томон одоо оншин тэгдэхгүй маш олон тахал өвчин дэлгэрэх аюултай гэж. Энэ одоо батлагдаад эхэлчихлээ. Одоо бол оншин тогтохгүй маш их тийм халдварт хүүхдийн өвчин гараад ирчихлээ. Над дээр одоо нэлх хүүхдүүдийн одоо оншин тогтохгүй маш олон одоо хараалын шинж ажтай, усын хорлын шинж ажтай, бузрын гаралтай юм өвчин нэрвэгцэн маш их ирж байна.
дөнгөж төрсөн нэраа хөгтүүд л суур харшаалтай өвчлөлтөө ингээл гараад ирж байна. Биднээсийн одоо бас асуудал болоод байгаа юм чинь хорт хавдар. Энэ бүр яалтчгүй усын гаралтай өвч юм. Тэгэхээр лус гэдэг зүйл маань өөрөө хий бод амтан байхгүй. Агаараар ингэж одоо хий бод байдаг учраас биднээс байнга амьсгал агаар авч байгаа шүү дээ. Тэрүүгээр лусын нян бол биелүү оршиж тэгээ лусын айхтар хүнд өвчнөд биднээс өртгөх аюултай. Тэгэхээр газрын гүнд байгаа мухаж гаргах тэгээд лусын одоо буулт буцалттай ажилттай өдрүүдэд янз бүрийн одоо буруу зан үйлийг хийснээр биднээс усыг тохируулд юм бэ. Одоо ариун дагшин одоо булаг шаан дар шааныг сэвтэн дөрөтүүлэх булгийн ихэнд байгаа мод усны ихэнд байгаа модыг огтлох лусын хамгаас хайртай могоо үхэр адуу гэх мэтийн амьтад усны орш амьтдыг нэрвэж хороох лусын буулт буцалтай өдөр одоо тахил өргөх хиншүүхээр ус гаргах эдгээр зан үйлүүдээс болоод лусын өвчин нэрвэгдэж байгаа байхгүй. Лусын өвчин дотор чинь далай моргэл байж гин могой гэж байж гин одоо тийм ээ. Лусын хамгийн хайртай хоёр амьтан бол тэр могоо болоод далаа морь гэдэг нэг амьтан байна. Тэр хөрх юм байдаг тий. Тэр хоёрыг бол хороож устгах юм бол шууд ямар ч асуудал бол усын одоо хорлол шууд өртдөг. Тэгэхээр энийг ангаахын тухайд миний өөрийн хувийн бодлол эмээр бөмбөгдөд байхаас илүүтэйгээр уг гүнзгий ёзоор шалтгаан болсон лусын хорлолыг амирлуулж гүрэн дурмаар засах ёстой. За ингээд ойлгомжтой. Тэгэхээр лусын хорлолоос ч одоо тэр хорлыг одоо буцаах ямар одоо ном судар дом бай. Нэгэнд хорлогдсон хүнд шинж тэмдэг илэрнэ. Бүх юм цаана учиртай байхгүй. Тэгээ би хорлогдсон гэдэг хүн яаж мэдхүүхээр зүүдээр явдал мөрөөр одоо асуудал ингээд явдал мөр буруудаад зүүдээр болохоор усны оршигч амьтад байнга зүүдлэгдэг. Одоо эхлээл бол могоо загас жарахаа тэргүүтэн ороод эхэлнэ. Бүр хүндрээд ирэх юм бол хорхоо шавж өт хорхоо зүүдэнд ороод бужигнаад эхэлж. Зүүт хорхоо шавж. Энэ маань хүндэрсэн өвчин бол хүндэрсэн гэсэн үг. Ингээд нэгэнт одоо биднээс буруу зан үлийг хийгээд байгаль уул усаа ингэж сэвтээгээ тошхон хайрхан уус ундрах аршаан булгийг сэвтээсний уршихаар надад маш том одоо усын хорлол ирж байна. Яаж засах уу? Мэдээж тэр одоо ухас төнгөсөн газрыг буцааж одоо хэвэнд нь оруулах, нөхөн сэргээлт хийх, засах, тэр газар тахилах, тайллыг үлдэх, нийтлэг аргууд бол биднээс усын тэр бузартаасан газар дүлцэнгийн эсийг өргөх. Бүр одоо чухал нь бол усын бомб гэдэг зүйл байдаг. Тэр усын бомб гэдэг зүйлийг бүтээлгээд гол нь номоор нь зүв бүтээгдсэн бомб гэж байгаа. За жишээ би зүгээр жишээ татаа ярихад нийтээр нь гэж байгаа юм биш. Гэхдээ зарим одоо шашны дэлгүүрүүд бол зүгээр урдаас ирсэн. Дотор нь юу байгааг мэддэггүй. Одоо гарал үүслэн тодорхой биш гэдэг чинь ямар датсан хийдээс гаргасан юм. Буу мэд. Зүгээр лусын бомб гэж 2000 3000 зүгээр байж байгаа. Тэгэл тентээс давхиж очиж авлаа. Тэгээ нутагтаа аваачаа зүгээр булчлаа. Хаана болох юм, ямар зүгт болох юм, ямар цагт болох юм, ямар улиралд болох юм. Бүгд учиртай. Тэгчээл буцаад ингээ лам багштай үзүүлэхэд лусын хорл арилаагүй байна. Гэхдээ би бомб булчаад байна гэдэг. Гэтэл энд ямар асуудал үүсэж байна гэхээр тэр бомб бол дутуу байсан. Доторх зайнууд нь дутуу байгаа. Тодорхой. 54 төрлийн ховор эми ургамал орсон. За би тийг сонссон. Улаан өхрийн сүү, цагаан ямааны сүү, 5 төрлийн аршаан, 5 төр маш ховор юм ордог. Тэр болгоно нь байхгүй байгаа байхгүй. Зай дутуу байх юм бол ажиллах гарахгүй. Тэр шид нь одоо бүрдэг байна гэсэн үг. Яг зүйтэй. Тэр шид ажиллах нь бүрдэг учраас дотоод сүн шиг зай бүрдэг учраас тэр эрдэм гарахгүй байхгүй. Тэр лусын бомбыг бүтээсний тус эрдэм одоо жоохон юу гэдэг лусын бомб техник аль явдаг. Одоо намар хавартай одоо лусын бомбыг одоо дахиулаад ингээл аваад явдаг шүү дээ. Лусын бомбыг бол газарт одоо нууна гэж. Тэгснээрээ лусын айхтар өвчин тахал лусаас ирэх байгалаас ирэх одоо үер усны аюул, галзуу араатны аюул, тэр мал одоо хөдөөний айл байгаад мал ахуд одоо өвчин тахал гарахгүй байх. Тийм ээ. Гэх мэтийн бүх асуудлыг лусын бомб бол нуулж тэнцээ шийдэж. Тэгвэл лусын хорлыг одоо буцаах дом тийм байдаг юм байна. За лусын бомб бүтээсний учир нь юм байдаг юм. Тэгэд энэ ч бас нэг юм яригдаг. Дүлцэнгийн илэс гэдэг юм яриад байгаа юм. Та сонсч илээ. Сонсч ийсэн. Дүлцэн гэдэг бол одоо гол мөрөн нуур далайд хийхэд лус баяждаг гэж. Тэр их сонсч ийсэн юм. Одоо би гол нь хүн болгон бол ингээ лус баяждаг гэж мэдчих. Яагаад баяждаг? Дүлцэнгийн илэс маань ямар учир утгатай? Тэрийг яаж бүтээдэг? Тэрийг хүн яаж одоо өргөх ёстой гэдэг юм энэ лекцэн дээр дийлэнгүй ярьж өгнө. Хэр олдцтой байдгийн бас тийм ээ. Ер нь ховор шүү. Ховор бах тийм ээ. Их сонсч байсан хөгжүүлэх ярьдаг. Ер нь дүлцэнгийн элсийг тийм ээ. Тэр чинь их том ном ямар мандал вүлээ? Дүүнхэр хот мандал. Тэгээ мандлаас одоо хураасан тэр элс шүү. Тэр чинь яаж олдох вэ? Тэгээд тэрийг одоо ширхгийг л далаад хийхэд одоо түн бумаараа үржиж далаа лос хайсдаг л гэж сонссон юм байна их чинь. Эртнээс манай монголчууд мэдэндээ хавар болгоны одоо тэргүүн сард бол дүүнхрийн хот мандлыг үүсгэж одоо ном хурдаг. Дүүнхэр бурхан маань өөрөө бүх бурхтай одоо эгэл төрлөختнийг бурхан болгоно гэсэн тангарахтай.
элсээр маш сайхан хот мандлыг хийгээд тэгээд том хувилгаан болоод 90 жил амнаа тэр хоорондоо номын агарт уусгаж найруулж холиод тэгээд тэр лусын түлцэнгийн элс гэдэг зүйл маань өөрөө одоо лусын хамгийн үнэт эрдэнэ болж хувирд юм байна. Ховор. Нэг ширхэг элс нь бол нэг одоо шальяхан буюу одоо бүр бортын орд харж болж хувирдаг. За. Одоо лойлон болж хувирдаг. Нэг гин ширхэг нь. Тэгэхээр нэг ширхэг элс шүү дээ. Тэр чинь одоо маш өчүүхэн жоох юм. Өчүүхэн. Тэр зүгээр нэг элс биш шүү дээ. Тэр чинь бол масар хүчтэй эрдэнэ гэж үзэж байгаа. Эрдэнэ. Тэрийг лусад өгөхнөөр лус нэг ширхгийг авснараа тэр асар том орд харж одоо авч яах гэсэн үг шүү дээ. Энгийнээр асар их баясдаг. Тэгээ лусыг баясгадаг гол юмны нэг бол энэ элс мөн. Тэгэхээр тэрийг маш бага хэмжээтэйгээр тухайн хүн авч тэр бол заавал лам хүнээр ихгүй хувь хүн өөрөө аваачаад нутаг усандаа жоохон зүүд зүнгээгүүтэй лусын асуудал тал байгаа бол ойрхон байгаа булаг шандандаа одоо мөрөнд түлцэн гэсэн өргөн жоохон өргөн авч явсныгаа бүгдийг өргөх ёстой. Тэр маань өөрөө лусыг баясгадаг одоо түлцэнгийн элсийг бол эрдэнэ гэж үзэж байгаа. Тэгээд тэрийг бол гол дүрхснөрөө лус бол маш их амирлаж баясаж баяснаа хүнд эргээд тухайн нэг хорлохгүй болчих واخхой. Тэрийг бол түлцэнгийн элс бол бомбыг бол нэг л үлрэлд одоо үхэр сардл одоо хийж болохгүй. Тэгээ мөн лусын буулттай буцалтаа өдр хийхээс биш одоо бусад өдөр бол хийж болохгүй. Номон дээр би бас лусын бомбны тухай одоо дэлгэрэнгүй оруулж байгаа. За ийм дотор нь ийм зүйл орд ингэж бүтээдэг гэд ерөнхий ойлголтыг өгөхгүй бол биднээс маш олон жил ингээд дандаа мухар сүсгийн төвшөнд зүгээр л одоо энэ сайнлыг бол очиод авдаг. Нэг хүн нэг юм л очиод авдаг. Ингэж байж болохгүй. Бүх юмыг системтэй аагаас нахгуулаад бүр яг нарийн системтэйгээр нь уул үндэстэйгээр нь лекцэн дээр би яг сүснэ бол хөргийг зараад байгаа. Усын сахиусны тус эрдэм гэж одоо хэрний юу вэ? Одоо энэ чи ямар нэг уншиж таринч байдаг юм уу, номч байдаг юм одоо юм байх уу? Би лекцэн дээр чинь хүн болгонд бол усын сахиусыг бол осо бэлгэлэхээр бэлдэж байна. За. Хүзүүндээ биетэй хадгалж явна. Хүзүүндээ зүүн. Одоо байнгын лусын одоо өвчин дөртсөн зүүдэлдэг, бие хаана өвддөг, яр шарах байнга гардаг ч юм уу те. Лусын хорлолд нэрвэгдсэн лусын асуудалтай. За би ер нь лусын асуудалтай гэж бодож байгаа юм бол өөрөө тэр сахиусыг биетэй хадгална гэж. Юм гэд учиртай. Би лекцийг нэг жилийн өмнөөс төлөвлөө байж чадал сая шинэ одоо цаг тооны бичиг гараад энэ цагаан хулган жилийн ерөнхий төлөвийг харж байхад энэ жил лусын өвчин их гарна гэж. За. Дэлгэр нь лусын хорол жоохон дэлгэрэх нэгуртай жил юм байна. Энэ хулган жил маань. Хулган жил. Тэгэхээр яг нүдэ болсон юм болж байгаа юм. Намрын тэргүүн сарын шөнийн 8 буюу 8 дугаар сарын 26-нд 15 цагаас Бурхан урлаач ухаан заягийн цаглашгүй гэрэл төвөөс жилүүр уламжил болгон зохион байгуулдаг бомбны их тахилга болно. 8 сарын 26-нд болох бомбны их тахилганда сүсгэн олон таав гэдэг орж байна. Мөн 8 дугаар сарын 27-нд 19 цагаас Лусын ээл ба хорлол 11 дахь удаагийн номын лекц болно. 8 сарын 27-нд болох Лусын ээл ба хорлол хэмээх миний номын лекцэнд эрхэм сүсгэн олон таав гэдэг морилон саатахыг урьж байна. Лекц UB Pulse-ийн концертын их танхимд 8 дугаар сарын 26, 27-нд. Та хэд маань бол ингээд юм сонсоод авцсан байсан. Гэтэл одоо ээж аавууд нь хотод өссөн. Тэгээд ингээд ёс уламжлалаас хаслагдсан зөвхөн барууны соёлтой ч юм уу ингээд улсууд байлаа. Үр хүүхдүүдэд юуч хэлэх юм алах. Нөгөөдөө хотод өсч байгаа одоо компьютер тоглоом тоглоод ингээд явж байгаа. Тэр үнэн шүү. Тэстэ үнэн. Нөгөө байгаль уул уснаас хаслагдаад гол нь та мэдж гинүү мэдэхгүй нэгдээс үл хамааран лусын хараал өвчин зовлон шууд ирнэ. Эрдгээр л ирнэ. Тийм учраас одоо тиймэрхүү хүмүүст. Тийм мэдэхгүй байгаа учраас. Тэгээ би мэдэхгүй энэ мэдэхгүй байна зайлвал яг хөө тэгвэл энийг орхиод өнгөрчих гэж байхгүй. Лус тэхгүй. Лус тэхгүй. Лус чинь одоо ерөөсөө байгаль дэлхийд газар ус хорлол үйлдэлд бол заавал сөрөг нөлөөлөө явуулж байдаг. Дошгүй. Наа чинь одоо байгалийн шийтгэл юм шүү. Энэ тэгж л ойлгоё. Ингэж энгийн дээр бол ерөөсөө байгаль руу зөв усаар хасцгал юм болвол эргүүлээ шийдэл. Одоо зохисгүй үйлдэлээс үүссэн одоо болохгүй үйлдэлийг лус өөрөө шийтгэж ийн гэж би. За одоо энэ дээр ямар бодтой жишээ гарцсан байгааг би отгоёч жишээлэхэд засвар том цунами болж байна. Тий. Тэгж яана одоо тусан дошгирсон байхгүй юу? Гадаадд тэр далаа усаа бузартааж яж тэгчнээ усан зайвд шатхуунтээс онгоцод ундаг чим те хог хаягдлаа далаа руугаа хийчихэж штэ. Тэгж байна. Лус бохорч лус дошгирч байна. Тэгж байна. Тэгээд том давлгаа босоо. Одоо цаг цүн бол лус дошгир том үер усны аюул, галын аюул. Австралийг харж байгаа юм штэ те. Яг л лусын байгаа да. Энэ лусын юм байгаа тийм ээ. Тэр лусаа дошгируулсан байгаль уулустай гэсэн буруу зүү байх одоо магадлал өндөр. Тэгэхээр зөвхөн Монгол хүнд Монгол их оронд Монгол нутагт гэж байдаг юм биш. Ерөөсөө лус гэдэг чинь дэлхийн юм байна тийм ээ. Ерөөсөө нэг дэлхийн нэг гэрэл багхгүй. Дэлхийн гэдэг чинь бидний нэг гэр. Тэгээд дэлхийн ямар ч одоо үндэсний ястан байлаа гэсэн лус бол нэг л янзаар байна. Тэр хүчтэй. Биднээс хүч хэрэг
биднээсээ зөөр хүчтэн байхгүй гэж хамаагүй төрөмгийлж байгальтайгаа харьцнаас болоод эргээд байгаль шийтгэлээ чанга авч байгаа. Газар хөдлөлт. Усаа татчихна. Усгүй болно. Ус ордгүй газар асар их бороо цас орчиж байна. Тэгээд одоо ерөөсөө ган зууд зурхан болоод тэгээд шийтгэл авчих шүү дээ. Тэгэхээр биднээс анхнаасаа л байгаль уустайгаа зүү зөхсдээр хүндэтгэж амьтаа болгонд сүнс оршин, амьгүй болгон эзэнтэй гэдгийг сайн бодчих хэрэгтэй байна. Тэгвэл биднээс чулуу хадмод амьгүй юм чи яа дээ, огтлээ тастай. Тэднийг харсан лус савдгууд болж байгаа. Тэгээд амьтаа болгон сүнстэй, амьгүй болгон эзэнтэй. Момдог үг. Маш энгийнээр хэлчих. Тэнгүүд тэгээд биднээс аав ээжүүд маань эмэгтэй хүн болго ээж болно. Эрэгтэй хүн бол аав болно. Тийм учраас хүүр хүүхдүүдээ хэлэх сургаал өгөхтэй байх хэрэгтэй. Лекцэн дээр залуу хүүхдүүд ирээдүйд аав ээж болоход лус гэж юм байна. Тэр би нэцэг өгдөөс ирсэн уламжлалыг одоо улбаалж хойч үеийнхэнтэй дамжуулж өгч байгаа байхгүй. Тэгэх юм бол үе уламжлагдаад дамжуулаад Монгол газар байгаль гэдэг нь заяагдмал одоо бурхнаас өгсөн бэлэг юм аа. Энэ сайхан байгаль сав болсон энэ сайхан ертөнцийг биднээс хайрлж иж үн удаан оршин тогтноно. Тэгжээж биднээс одоо цөлжилт ган зууд зурхан байхгүй. Тэгээ шим тариа одоо төмс тариа ургац ариун гарч ирж. Тэгээд биднээс одоо төл мал сүрэг маань бэлчээр талхлахгүй гэж байснараа Монгол үн удаан орших. Манай алдарт миний хүндэлж явдаг зундын дорж байгаа хэлснээр гайхамшигтай үүдэг хил мал урагтайгаа хэм баян байл Монгол баян гэдэг шиг. Тэр ерөөсөө газартаагаа малтайгаа байхад Монгол бол газардахгүй баян байна л зүг. Малаас хамааралтай газараа шүтэж амьдарч байгаа учраас тэр лус гэдэг зүйлийн тухай ойлголт заавал байхгүй болохгүй. Тэгэхээр тийм болох лекцэн дээр ерөөсөө лусгүйгээр амьдрал байдаг юм шүү. Ингээ бодоход ерөөсөө тийм. Тэгээд би таны яриг сонсоход энэ сайхан лекцэн дээр бүр ээж аав нэрээд үр хүүхдүүдэд ярих биш. Үр хүүхдүүдэд дагуулж гэр бүлэрээ одоо энэ сайхан бодит яг нөгөө өнөө цагт их ярьдаг хүү залуучууд ярьдаг амьдаар нэг хичээр яг ингээ таны ярилцлага дээр шууд сууж үзвэл илүү их үр дүнтэй сайхан лекц болох юм байна. Угаасаа тийм. Тэгэхээр биднээс зөв лекцэндээ суучаа гарахад хүмүүс мартах аюултай. Ямар л усын тайранд хэллээ. За усын хорлогд юу юунаас болдог вэ гэдэг 2-3 хоногийн дараа бол мартчихна. Зөндөө ажил төрөлтөө учраас хүн болгон тийм учраас ном болгоод ингээ батжуулаад ингээд өгчих юм бол одоо лустай холбоотой яг ийм гоё ном гарна. Яг лекцийн үеэр гардаг шүү дээ. Лекцэн дээр юу болох вэ гэхээр бас нэг ганц өөр юм хэлэхэд лам хуургууд бас чуулна. Лам хуургууд чуулаад яах вэ гэхээр лусын заслын номнуудыг уншина. Лүмбүн гарууч гэдэг. Засалд оролцож чинь гэсэн. Зорж очиод гэртээ ганцаараа өөрөө ганц нэгээр буян үлдэхээс илүү бөөнөрөө чуулаад буйныг хураах, бөөнөрөө суугаад буйны ажилд оролцож ингэж буян хураах гэдэг хамгийн том буян байдаг. Тэгж ярьд юм байна. Энэ шамшаагдаж алга болдог байр. Нас би сонсч ирсэн юм байна тий. Тэр тэгдэг. Тэгэхээр бөөнөрөө орж гэр бүлээрээ төрөл садан ах дүүс найз нөхөд ер нь одоо олуулаа эргүүлэл их хүчтэй л буух юм байна гэсэн үг. Би бас нэг юм асуумаар байна. Бид нар одоо лусын буулт, лусын буцалт гэж ярьж байна. Энэ буулт, буцалт гэдэг одоо юу вэ? Лусын буулт, буцалт, ичилт гэдэг нэг юм байна. Энэ яг бэлгийн тооллынхоо тэр 30 өдрийг дотор нь хуваагаад 12 сарыг дотор нь 30 өдрийгээ дотор нэг ангилаад нэг сар дотор нэг 15-аас одоо нэг 20 өдөр жишээ нь одоо лусын буулт, ичилт байд юм байна. Тэр үед нь одоо лусын буулт ичилттэй үед бол дахил байлан өргөх дорм гаргах энэ нь одоо лусдын хорлол болд юм байна. Лусын тэр гэр орон дээр нь одоо орд харсан одоо мэсэн бороо орж лусыг одоо нүдгүү сохор болгож гар хөлийн тастаж ажид асар том аюул болд юм байна. Хин шүүхээр ус гаргах лусын буулттай одоо буцалтай нүдрүүд л одоо усны орох шамтдыг хороож хөнөхгүй байх, хин шүүхээр ус гарахгүй байх, гэр орондоо хэрүүл уруул хийхгүй байх, тийм ээ, газар ухахгүй байх, одоо газар сэндэлгүй мод огтлохгүй байх. Энийг хийснээр л лусын буулт буцалт гэдэг нэг зүйлийг ойлгоогүйсээ болоо бид шууд лусын хорлолд бол өртөж байгаа. Энийг би лекцэн дээр ийм өдөр байна гэдэг номон дээр гаргаад ичээ. Хүснэгтлээд. Хэн бол хүмүүс хизээж тэр өдөр нь л газар хол болчих. Тэр өдөр нь мод огтлохоо болчих. Тэр өдөр нь одоо хиншүү хэрвс гарахгүй бай. Тэр өдөр нь биднээс одоо яа тийм гэр орондоо хэрүүл урал үүсэхгүй бай. Тэгэхээр юм бол лусын хорлолд өртөхгүй болчих. Янз бүрийн айхтар лусын өвчин ирэхгүй. Лусын буулт буцалт гэдэг зүйлээр хамгийн чухал. Тэгээ энэ очроогийн бурхны чи одоо нэг дүрэн хангар чуу гэж ирээд байна. Энэтэй холбогдуулж одоо ирэх сонирхолтой зүйл байна уу? Одоо Таиланд мэтийн орн болоод ингээ баг хөлгийн шаштай орн бол хангардаг шүтсэн байдаг. Энэ юуны учир гэхээр далайн эргийн улсууд байдаг. Лусыг бас засах, лусаа амьрлуулахын тухайд бол энэ
хангардыг шүтдэг. Хуучнаасаа чумт гэд манайхан эртнээс бол хангардыг шүтэж ирсэн уламжил байдаг. Дүнхрийн ёсны бол нэг одоо сахиусанд бол хангард өөрөө явж байдаг. Доороо л усыг гიშгцэн байт юм. Тэгээ энэтэй холбогдвол яг нэг жижигхэн түүх одоо ярихад бол очроо урд одоо олон галын үед бол Лусын аймагтай тулалдад тэмцэлдээд тэгээд одоо дийл хэрэггүй болоод жоох ялагдах маягтай болоод тэнгууд сайн цагийн мянган бурханд аврал одуулаад сойрхол таливсан юм байна л да. Тэг үед нь бол мянган бурхан ажиллаад очроонд бол хангар бурхан болго ажилласан юм байна. Тэнгууд нөгөө хангаар чинь буцаж очоод нөгөө лус ус бүгдийн сүйт хийгээд нөгөө бүх лусуудыг чи барьж идэ. Тэгээ сүүлд нь Лусын одоо хааны толгооноос нь зууж авчираад сүмбэр бол оройд байгаа. Тэгэхэд далаа сүүл нь гарч ирээгүй гэсэн гэж байгаа ш. Тийм том. Тэгээ нөгөө Лусын хаан могоо асуусан байгаа. Чи хэн гэдэг амт юм бэ? Чи яагаад тийм хүчтэй байгаа юм бэ гэж. Би очроо бурхан байна гэж. Яаж ийм хүчийг олвоо чи гэж. Тэгэхэд би сайн цагийн мянган бурханд сойрхол тавьснаас намайг хангард болгож ажиллалаа. Тэгээд нөгөө Лусын хаан чи аврал өшөөл ирээд за мөнхөд одоо тэгвэл хангар чамайг бид шүтэн биширч одоо дээдэлж явъя гэж. Тэгж Лусыг дардаг, Лусын хорлыг дардаг гол одоо бэлэгдэлт одоо гол антон бол энэ хангар гэдэг шүү чунт гэж. Тэгээс мөн одоо нарийн утхан дээр бол одоо давг сүмдэл болоод энэ олон одоо нарийн эдэн бурхтууд бол Лусын одоо хүнд асуулыг дардаг тийм нууц одоо заслын судар ном зөндөө ариун байна. Хангар шивч одоо бодиттой юм байна уу? Хий холсон зүйл байна. Номын 90 төвлөгөө амт гэж үзэж байгаа. Танд байхгүй ном байна уу энэ дотор? За надад байхгүй ном. За энэ наас сүүлчээр байсан ном шүү дээ. Энийг л байхгүй ном. Тэгээ би юу яач зүүдний ухаарлал надад байхгүй. Тэгээ энэ сүүлд гарсан шинэ номноосоо би бас одоо хөндлөж явдаг 3 гавьят одоо Монгол төвний хайртай 3 ах эгч нартай бас урт удаан наслаж хүн мал идээд ундгуур аривчиж насны цог буян одоо мөнхөд аривчих болтгоо энэ номоо барьчих. За баярлалаа. Номын буян дэлгэрэх болтгоо. Дээдийн номыг өргөн барья. Баярлалаа. Сайхан номтой боллоо. Эний чинь одоо сайхан уншиж учрын тунгаана. Ном ч одоо ертөнцийг харах цонх гэл бидний үед яадаг байлаа шүү дээ. Номыг эрхэмлэнэ гэдэг бол ном дотор ч нэрөөсөл бидний амьдралын өдөр тутмын тэгээд ялангуяа одоо энэ буддийн шашин гэдэг агуу том шинжлэх юм шүү дээ. Бид нар одоо энийгээ шүтэж бас сэтгэлээ хариуцгаж явал хүн гэсэн энэ заяагаа бүрэн дүрэн эдэлж явах болов гэж боддоо шүү дээ. За ингээд 8 дугаар сарын 26-27-ны өдөр UB Palace болох энэ лекцэнд сүсгтэн олон та бүхнийг өргөнөөр олцохыг урьж байна. Тэгээ энэ сайхан лекц бол их үр өгөөжтэй цагаан олсон ол зомгтой. Ол зомг гэдэг нь юу гэхээр эцэст бол одоо хүн мэдлэгтэй байх, аливаа юмнаас одоо өөрийгөө хамгаалах, ёс бусын юмыг үйлдэхгүй байх, энэ сайхан юмыг мэдэж авна гэдэг бол их баялаг. Бурхан номын энэ их сайхан ариун буянтай үйлсэд нь улам өрн дэлгэрч заяа буянтай нь төвшиж явах болтугай. Таны энэ сайхан өгөөмөр сэтгэлийг одоо багтаж бишрэхээс өөр аргагүй байна гэж. За баярлалаа. Миний Монголын радио сонсогч түмэн олон та бүхэн минь энэ сайхан лекцэнд өөрийн биеэр гэр бүлтэйгээр сууж өөрсдийнхөө болоод гэр бүлийнхээ цаашлах юм бол их орныхон бүх сайхан заслыг хийж инх тунх байхын ерөөл өгөргий дүүдэ амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа. Танд маш их баярлалаа. За баярлалаа. Цагийг сонирхолтой сайхан байлаа. Баярлалаа. Тэнцээч суунаа. Намрын тэргүүн сарын шөнийн 8 буюу 8 дугаар сарын 26-нд 15 цагаас Бурхан урлаач ухаан заягийн цаглашгүй гэрэл төвөөс жилүүр улам жил болгон зохион байгуулдаг бомбны их тахилга болно. 8 сарын 26-нд болох бомбны их тахилганда сүсгтэн олон та бүдгийг урьж байна. Мөн 8 дугаар сарын 27-нд 19 цагаас Лусын ээл ба хорлол 11 дахь удаагийн номын лекц болно. 8 сарын 27-нд болох Лусын ээл ба хорлол хэмээх миний номын лекцэнд эрхэм сүсгтэн олон та бүдгийг морилон саатахыг урьж байна. Лекц UB Palace-ийн концертын их танхимд 8 дугаар сарын 26, 27-нд